Hey boys, оройн минь. За тэгээд өнөөдөр болоод би юу ойлгосноо та бүхэн зүгээр хуваалцъя. Тэгээд 2025 оны тэг 10 сарын бэлэг нэг иймэрхүү байсан шүү. Тэгээд би баримтжуулж авч байгаа шүү. За. Тэгээд би YouTube дээрээ тавьчихна. Тэгээд ирээдүйд одоо миний үзэгчдэр бэлэгт ийм байсан юм байна гэдгийг харахгүй. Тэгээд магадгүй намайг 2 жилийн дараа та нараа үзчихлээ гэж бодоход би 2 жилийн дараа өнөө хөөсөө би илүү болсон байна. А тэр үед бэлэгт идэг залуу ийм байсан юм байна гэдгийг та нар хараад бас тий ийм байгаас ийм хүн болж болдсон байх гэдгийг та нар бас хараад орон зориг аваад бас хөдлөхгүй юм. Тэгээд өнөөдрийнхөө 2025 оны хувилбараа бичиж авч байна. Би өнөөдөр ихтэй та нарт юу ойлгосноо би хуваалцсан заяа. За би mentorship call-а үзлээ. Удаа цаас хэрэгтэй байх юм. За эхний нэг юм байна заяа. Тэрний үйлчлэл шүү дээ би 75 hard эхлүүлж байгаа. Тэгээ би өмнө шүү дээ уржиг дээр би фейлдсэн. Уржиг дээр би фейлдсэн. Тэгээд би яг 4 дахь өдрөө фейлдсэн. Тэгээд би дахиж би эхлүүлж байгаа. Тэгээд би та нарт яг тавьж байгаа шаардлагуудны хэлэх юм бол шүү дээ өглөө ойрын рутин ойрон өглөө 6 цаг 30 минутаас 7 цагийн хооронд босно өглөөний одоо ариун цэврээс ачин тэгээд энэний хараас юу лээ тэгээд ажиллагаа чинь тэгвэл миний цагаан батгын хар батг нэрээ бүр арай л онцгой. Тэгээд би энэ нүүрнийхээ доор хөвгөрцөн миний үсэн цэцлтийг хараа миний царайнд тохироогүй миний урал маань харц би новшийн метр 78 см-тэй би өглөө хөлн дээр босмод би 48 кг-тэй новшийн торохай. Тэгээд оройн рутин маань гэх юм бол 21 цагаас 22 цагийн хооронд мэдээж унтан. Тэгээд дээрс нь арьс арчилгаа бол хийчихнэ. Тэгээд би амар арьс арчилгааны маш тийм үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Би зүгээр гэр доорох зүгээр энгийн материалуудаараа зүгээр арьсаад яаж гоё болохгүй гэдэг би анхаарч байгаа. Тэгээд хоёрт нь гэх юм бол би carnivore diet барина. 3 литр бол ус авч өдөрт 2 бэлтгэл хийчихнэ. Гадаа болон гэртээ бэлтгэл хийчихнэ. Тэгээд 10 хуудас ном уншина. Энэ e-book юм уу? E-book байж болно. Гэтэ заавал нөгөө 10 хуудас уншина. Гэтэ би энэ дээр би цаас ном уншиж байгаа. Тэгээд өдөр болон өөрөөгөө баримтжуулж зураг дараа нь. Тэгээд би үнэн deep work дээр гэх юм бол би YouTube суугаа би энэ жилд одоо 2 сарын дотор нэг 10,000 дагагчтай болно гэж би харж байгаа. Тэгээд 2 дахь нь бол би 10 сая төгрөгийн босоод авна гэж би бол зорж байгаа. Би өмнө 4.4 сая төгрөгийн босоод авсан. Одоо би 2x ихт бол одоо. Тэгээд би өнөөдөр нэг хийсэн юм байна зөө. Одоо би танад харуулъя зөө. Өнөөдөр би нэг хэд асуултанд би хариуллаа. Mentorship call-а үзье. Надад зорилго байна. Тэгээд тухайн зорилготой би яагаад хүрч байгааг гэдэг шалтгаан нь ерөөсөө байхгүй байна. Ерөөсөө моторонд байхгүй нэг хэсэг шүү дээ. Энд чинь зорилго байгаад гэдэг. Энд чинь хүрэх үндсэн түвш нь байхгүй. Яагаад энэ чинь хүрхстэй юм? Тэр зорилго нь ерөөсөө байхгүй юм л да. Тэгээд өнөөдөр би жоохон бясалгаа жоохон ном уншаад хичээлүүдээ үзээ жоохон Instagram, TikTok гүйлгэж жагаад би яагаад энэ зорилгыг биелүүлэх ёстой шалтгаанаа бий болсон юм. Тэгээд би тэрийг хэлэхгүй. Тэгээд энэ зорилгоо олсон. Тэгээд би өөрийнхөө энэ жилийнхаа зорилгыг тавьсан. Би 75 hard эхлүүлэх зорилгоо тавьсан. Тийм дээрс нь шүү дээ. Ингэстэй мөлий. Би өнөөдөр mentorship call-а үзсэн. Тэгээд энэчнээс би юу судалсан байх юм бол ямар хүмүүс амжилтгүй байдаг вэ гэдгийг би судалсан байхгүй юу? Одоо та нар өмнө контент үзэж илсэн байх. Ямар хүмүүс амжилтанд хүрдэггүй вэ гэдэг ч юм уу те. Ингээд хоолгоо бичсэн тэм контент үздэг л байх. Тэгээд та нар хамгийн гол нь шүү дээ. Би яг тийм хүн байсан байхгүй юу? Ерөөс өөр төрөд тусгаж авдаггүй. За ер нь амжилттай хүмүүс нэг иймэрхүү лүсрүүд байд юм байна гэж би боддог гэсэн юм. Гэтэ тэр шин чанар надад байдаг. Тэг би өөрөө төрөө хүлээж авдаггүй. Тэгээд надад байгаа чи би одоо ийм шин чанартай хүмүүс лүсэр гэдэг хэлбэрээр би өөрөө лүсэр болж таарч байгаа байхгүй тийм. Тэгээд би ChatGPT дээр шүү дээ. Ямар хүмүүс амжилтанд хүрдэг юм бэ гэж би асуусан чи надад 10 шин чанар тийм нэг амьдралын дадлаг бичлэгтэй хүмүүс нийлж байгаа байхгүй юу? Ийм зүйлсийг хийдэг хүмүүс амжилттай байдаггүй маа гэж хэлж байгаа. Тэгсэн чинь тэрний 6 ч байдаг баг шиг тий. 600. Таар сонсох уу? Тогтмол байдаггүй. Би нэг юмыг зүгээр за нэг 7 хоног ч би хийж чаддаггүй. Орхичдаг. Яагаад гэдэг юм мэдэхгүй. Энэ зорилго яагаад тавьж байгааг би мэдэхгүйсэн. Би өнөөдөр би олсон. Төлөвлөгөө байхгүй. Нэг төлөвлөн гэхдээ төлөвлөгөө ерөөс би өсгөж харддаггүй. Тэгэл мартчихдаг. Ганцаараа явах гэж оролддог. Ерөөсөө тийм network хийх боломж ч юм уу шинэ хүмүүстэй танилцах боломж олох юм бол ерөөсөө би тэр үс ашиглаж чаддаггүй. Фокус алдах гинэ. Тэгээ би хичээл сургуул дүүг авах, дүүгийн гэрийн талаар хоолно тэгээд би амар олон юмд харлаа цацтараас дараа болчдөг. Тэгээд надад өдөрт ерөөхдөө 3 цаг байдаг. 3 цагтаа тэгээд цаг 30 минутаар content e-com гээд суучтай тэгээд content e-com дээрч би өөрөө ойлгохтой судалгаа хийдэггүй байсан хөр. Тэгээд үр дүн нь үзгүй тодорхой шүү дээ үсэн. Тэгээд өөрийгөө шинжилдэггүй гинэ. Нөгөө өчигдөрийн арга байдлаар өнөөдрийн асуудлыг шийдэхэд байдаг гэж ChatGPT-ээр хэлж байгаа байхгүй. Тэгээд би энэ болгоныг би яаж засах уу гэдгийг би өнөөдөр суулаа. Тэгээд миний хамгийн том
өөрөөсөө асуусан асуулт нь би яагаад энэ 3 сард энэ онд яагаад энэ зорилгыг би биелүүлэх ёстой юм бэ гэдэг яагаад гэж шалтгааныг би өөртөө ойлгосон. Тэгж би гараад ирсэн. Өшөө чинь өнөөдөр би юу гэсэн бэ? Би 75 hard хийж шийдээ. Тэгээд би төлөвлөгөөгөө би гаргасан. Одоо 8 цаг 20 минут болж байна өрөөний. Тэгээд би ер нь дараа ер нь яг яаж юу хийхийг нь ойлгоцсон доо. Одоо би YouTube биштэй 10,000 subscribe энэ жил болно гэж байгаа шүү дээ. Тэгвэл миний салбартаа хин байна. Энэ хүмүүс яг ямар замнал туулж энэ зорилгыг биелүүлв? Ямар хүмүүс энэ зорилгыг биелүүлж чинь, ямар хүмүүс нь фейл хийж чинь. Энэ зорилгыг биелүүлэхэд одоо энэ зорилгыг биелүүлж чаддаггүй, энэ зорилгодоо хүрч чаддаггүй фейлдэд үлддэг хүмүүс ямар шинж байгаа. Тэр надад байна уу? Байвал тэдрээгээ засъя. Ямар хүмүүс нь амжилттай байгаад байгаа. Тэдэрт ямар шинж чанар вэ? Тэдний шинж чанар надад байхгүй би суулгая гэдэг ч юм уу. Энэ ч судалгааны ажил дээрээ суух юм байна. Яа. Тэгээд танаас би нэг юм нуухгүй хэлдэг шүү дээ. Би төөгийн 1% club би байдаг. Миний англи хэл үнэхээр уучлаарай. Би энэ бичлэгийг аплод хийн. Гэхдээ би танаатай шууд ярилцъя. Миний англи хэл үнэхээр л юм байна. 1% club одоо хуучнаар MMA би байдаг. Тэгээд би яг одоо юм байлаа би бараг 10-11 сар явж байгаа. Тэгээд би ихний нэгээс e-commerce би одоо бараг 10 сар болж штэ. Би 2024 оны 12 сарын сүүлээр би баргаа захиалсан. Он гарсан нэг сарын 1 амралтын өдөр байсан. 1 сарын 2-нд би баргаа авсан. Би амрах бүгжин цаг захиалж байсан. Юу та нар харах уу? Guys би reel хийдэг штэ. Би энэ тоос орчоор би хийж исэн штэ. Энэ тоос орч. Энэ тоос орчийг бариад би биш штэ. Яг энэ хэлэн дээр би бүр ингэж тоосоос хоруулж агаад тэгээд штэ яг миний энэ процессорны доотлол штэ бүгжин цаг унсан байгааг нь хараад энэ миний ихчийн бүгжин цаг биш тэгээд би баруун гарандаа зүүж байгаа би харуулсан ш та нарт. Зүгээд бүр ингэж би танарт харуулж байсан ш. Гай санаж гинөө. Тэгээд би бэлгэлийнхаа дараа би BCA уух гэсэн чинь заяа. Энэ заяа. Энэ заяа. Би бэлгэлийнхаа дараа би BCA уугсан чинь энэ дотроос бүгжин цаг гарч ихчийн маань алан болсон бүгжин цаг үлээ гарч ирээд тэгээд энэ BCA ч нэвш андуудаа. Би уугаагүй л дээ. Йоо, би ч бас тэр үед би бол at least нэг 3 релиз би нэг сая үзэлт авсан шүү. Сая үзэлтээс би бүх бүгжин цагаа зараад би 300,000 төгрөг хийсэн. Тэр сарын зардал нь 300,000 төгрөг. Орлого нь зардал нь тэнцүү. Тэрнээс хойш 4 сар буюу нийтдээ 5 сар би 250,000-аас 300,000 төгрөгийн зардал гаргасан. 6 сард бол дахиад гарсан уу? Гарсан. 1 сая төгрөгийн борлол гарсан уу? Гарсан. Тэгээ зарлага 1 сая төгрөг. Ойлгож байгаа биз? Fuck. Манай би камер татвартай. Тэгээд ч тийм би та нарт ч тийм энийг ярих уу? Би ярьчих ануудаа. Энийг хожим хойно хэр олон хүн үзэх нь үү? Би гожлоотой яриад байна. Нэг хэсэг лабабу тренд болсон шүү дээ 7 дугаар сар биш 6 дугаар сард. Тэгээ би рeel хийсэн чинь тэр нь бүр амар viral яваад хүмүүс орж ирээд fuck энэ ч бүр амар хандлт байгаад энийг мөн голчвол боломж байна да гэж бодсон зав. Би оройн яаж тэгээд би лабабу зарсан зав. Биш зараг би захиал авсан. Би яаж хаанаас оройн авах юм ч мэдэхгүй. Тэр захиалах мөнгө ч байгаагүй. Тэгээд би зүгээр reel хийсэн тэр нь viral явсан тэгчмүтлээ тэгээд мөнгө хийж болох юм гээд би reel оруулаад тэгээд хүмүүсээс би захиал авсан. Би 14 захиал авсан 70,000 төгрөгөөр. Гэтэ тухайн лабабу нь fake. Тас зүгээр та буус гэсэн. Тэгээ би лабабу авсан хүн штэ лаб үлээ дахиад юм нэг шилэн савн дотор биш штэ би харуул хийсэн. Би хайцсан биш штэ. Одоо ингэ лабабуны хамгаалтын кейс гэж байдаг та. Хамгаалтын кейстэй дотроо дахиад би тийм нэг лабабу авах юм бол хамгаалтын кейстэй давхар дотор лабабутай дахиад нэг лабабу үзээ. Тэгсэн юм штэ. Би бүр лабабугийн хувц өгнөж би хийсэн байхгүй юу? Үгүй мэж за. Нэг лабабу хувцтай лабабу аавн зөө. Хувцтай лабабу аавн. Ийм лабабу авсан хүн штэ. Гадуура хамгаалалттай дахиад нэг лабабу өгнө. Тэгсэн чинь штэ яасан гэж хувцтай лабабу гэсэн чинь тэр лабабу биш хувцсан байсан мэлээ. Дангаж хувцсан. Тэгсэн нөгөө хамгаалалттай лабабунаас чинь дотор лабабу нь даахгүй зүгээр гаднах хамгаалт нь байсан бэлээ. Нөгөө хүмүүс чинь лабабу аавн гэсэн чинь
Лабобунд байх болгоно буцааж байгаа юм чинь. Энэ лабобуу захиалсан хүмүүс нь артлын QR кодыг уншуулангууд хөлхийн мэж байгаа юм чи бүгдээрээ буцаан заяа. Би тэр сард 1 сая төгрөгийн захиалга авсан, 1 сая төгрөгийн зарлага гаргасан. Бүгдээрээ захиалгаа буцаасан. Би 1 сая төгрөгийн зарлага гаргасан. Хүмүүс тэр мөнгөний буцааж хийсэн. Би мөн ерөөс олоо. Би юу штэ хамгийн одоо окей ашиг хийсэн сарлага орох гэж би бүгд 6-гийн 6 сар би бүр явсан заяа. Fucking зүгээр би нэрэл үзэл тэр өстө миний зүрх рүү орох юм бол зүгээр fucking зүгээр нулимс нүдэн дээр ичдэг гэсэн тхүү. Fucking би зүгээр шүдээ зогтдог гэсэн шүү гэж. Эхний 1 сар бол тустай гоё. Шиний мэж байгаа үнэхээр гоё. 2 дахь сар үүдэн үзэхгүй бол за нэг жоо тийм үү. 3 дахь сараас хэцүү болж эхэлсэн заяа. 3, 4, 5, 6 дугаар сар 4 сар заяа. Fucking прям шүдээ зуусан шүү. Тэгээ шүдээ зууж тэсэж тэр тоглоомоос гарахгүй бүр үргэлжлүүлэн тоглосоор байсны эцэст 7 дугаар сард би ашиг руу орсон. Гэтэ тэр сард би өнөө 12-оос 15 сая төгрөгийг боломж байсан. Гэхдээ усын 100 гэж хөдөө яваад уус завхан хунтын гол анхангай нэтэр усын 100 гэж явсаар байгаад 10 өдрөл би тэр сард баг 13-4 өдөр би онлайн хийсэн. Тэгээд нийт 4.4 сая төгрөгийн бодлол гаргасан. Тэрүүрээ би Mac авсан шүү дээ. 4.4 сая төгрөг хийсэн. Тэгээд би энэ Mac-ийг би авсан. Харж байна уу? Би энэ Mac-ийг би авсан шүү дээ. Гоё. Би нөгөө MacBook авах гэсэн чинь би бодохтой нөгөө MacBook бол за нэг MacBook Pro нь бол нэг 4 сая ирчин дэ гэсэн чинь fucking компьютер лэнд орсон чинь 5.7 сая 5 сая тааш байдаг шүү. Миний таас үнэ хэлээ 4.4 сая төгрөг байсан. Би аавчтай хэлээгүй. Тэгээд би MacBook Air-ыг авсан. M4 чиптэй. M4 чиптэй яадаг чинь. Тэгс мөнгөнд таарлал гээл MacBook авсан даа хөө. Тэрс үнэн гоё байсан шүү дээ. Тэгээд 4 сард би 7 дугаар сард би 4.4 сая хийчээд 8 9 сард шүү дээ. 4.4 сая 3 сая 2 сая 1 сая гэж унтсан. Одоо барыг би сард бол 1.2 сая төгрөг хийсэн байгаа. Зарлах нь 1.2 сая. Яг одоо нэг дасанд хэдэн төгрөг байгаа л би чи өнөөдөр би дасанд 29 мянган төгрөг үйсэн. 15 мянган би өсч яг өнөөдөр би өсөөс тасалсан. 14 мянган төгрөг үлдсэн байгаа хаа. Яа. Болгоно гэхлээ. Бүгдээрээ хамтдаа болгоно заяа. Энэ бичлэгийг би аплод хийн. Би нэг амар thumbnail зурагтай би тавихгүй. Гэтэ би сүүлд нь би мөнгөтэй болоод би Midjourney ороод би thumbnail хийгээд зураг тавилаа гэж бодоход энэ бичлэгийг үзээ сууж байгаа чи. Нэр бүгдээрээ бүтээндээ болгоно заяа. Хитүүлээ штэ Монгол улсаа тий бас тагд хөлдөөр хийлээ босгоно. Бүр үнэхээр Хятад, Америкт дүүц хүүц бүр яг эд оргил үедээ явж исэн тэр Монгол улс дахиж байгуулж чадахгүй ч гэсэндээ яг одоогийн нөхцөл байдал дээр одоо манс хийж чадах юу байна. Тэгээд хийж чадах юм даа л хийлд. Юугийн одоо ингээл юугийн 40 50 жилийн дотор одоо Монголыг шууд Дубай шиг болгоно гэж одоо зүтгэж одоо яах вэ? Эхний ээлжинд хэдлээ бүгдээр өөр өөрснээр анхаа. Тэгэхээр нэг гоё англи хэлтэй болчих. Англи хэлтэй болчих дараа нь яах вэ? Хэл Хятад хэл сурах уу, араб хэл сурах уу? Эхлээд англи хэлээ суръя. За би ямар мэргэжлээр сурах уу, ямар мэргэжлээр ирээдүйд хамгийн илтэй вэ? AI чи юу болж байгаа вэ? За би өдөр болгон AI англи дээр цаг гаргая, би контент хий, борлуулалт хий. За нэг чадвар эзэмшийгээд яваад за нэг 10 жилийн дараа хэд fucking чи бүр төгс англи хэлтэй fucking чи бүр AI-ийн бүр амар өндөр мэдлэгтэй. За чи тэгэл дуустдаг. Хэд л бүгдээр алнаа.